За та бүхэнд эзний өдрийн мэнд хүргье. Бурхан бидэнд таамтай байна. Амен. За бүгдээрээ хамтдаа өнөөдөр 1-р Коринтын 3-р бүлгийн 3-р бүлгээс хамтдаа үзнэ. 3-р бүлгийн 3-аас 19-р зүйлийг өнөөдөр бид хамтдаа харцгаая. Хүн болгон нэг удаа миний одоо дүү надад нэг ингэж хэлсэн. Би ахаа өнөөдөр сохтуу эмэгтэй хүн харлаа гэв. Сохтуу эмэгтэй хүн гараад ингээд хичнээн ингээд нөхцөл байдал нь ингээд муухай харагдж байгаа ч гэсэн их хүн шүдээгээ бодсон чинь л хүүхдтэй ямар байдаг болоо ямар одоо тэгэл ингээл ямар нэгэн ийм маш тэнгэрлэг юугаар сольжгүй өөр те бурхнаас өөр хинч бий болгодгүй зүйлийг бас давхар олоод харж байгаа. Тэр тухай надад ярьсны дараа мэдээж ингээд ахлагч сүмд үйлчлдэг хүнийхээ хувьд бол яг бурхан үнэхээр заримдаа бидний нүдийг ингээд нээж өгч харж чадаагүй байгаа, анзаарахгүй байгаа. Эсвэл нэг талдаа хит гарцсан байгааг дандаа ойлгуулж өгдөг шүү гэдгийг дүгийнхаа тэр ярианаас бол бодож байсан. Тэгэхээр хүмүүс сүмд ирээд дандаа инех гэж эсвэл гоё юм сонсох гэж ирдэг. Сүм юм чи мэдээж гоё юм дандаа сонсно. Харин дандаа инех хэсэг нь бол таны амьдрал ямар талархлаар дүүрэн байгаа юу? Эсвэл одоо гэмшлэр дүүрэн байгаа юу гэдэг дээр л байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бүгдээр хамтдаа эзний үгийг Коринт номын энэ хэсгээс ингээд хамтдаа. За би эндээс дуудаж өгье. За та бүхэн Библийг олсон уу? За Библи дотроос ишлээ олсон уу? За энд ингэсэн байна. 4-өөс эхлэе. Учир нь нэг нь Паулих гэхэд нөгөөх нь Аполлих гэснээр та нар хүнийхээрээ л байгаа хэрэг өсөв. Паул гэж Апол гэж юу юм? Паул гэж юу юм? Тэр дагуу тэд бол эзнээс өгөгдсөн тус бүртэн өгөгдсөний дагуу үйлчлдэг эзний үйлчлэгчд бөгөөд та нар тэднэр дамжуулан итгэсэн. Би тайрсан, Аполлослсан, харин бурхан ургуулсан. Тиймээс таригчин ч услагчин ч юу ч харин ургуулдаг бурхан нь чухал юм. Таригч услагч бол нэг юм. Тэд тус бүртээ хөдөлмөр зүтгэлийнхаа дагуу шагналаа авах болно. Учир нь би бурханы хамтран зүтгэгчд бөгөөд та нар бурханы тариан талбай, бурханы барилга мөн. Надад өгөгдсөн нэгүслийн дагуу би мэрэгэн барилгач юм цөөр тавьсан бөгөөд өөр нэгэн түүн дээр барьж байна. Гэхдээ түүн дээр яаж барихаа хүн бүр анхаарав. Учир нь тавигдсан цөөр бол Христийн цөөрөөс өөр цөөрийг хинч тавьж чадахгүй. Хэрв хэн нэгэн цөөрөн дээр алт мөнгө, эрдэнийн чулуу, мод, өвс болон сүрлээр барих юм бол ажил болгоно нь илэрхий болно. Учир нь өмнөх өдөр үүнийг харуулна. Юу гэмээс энэ нь галаар илчлэгдэх ба гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно. Хэрв хэн нэгэн үүн дээр барьсан ажил нь үлдвэл тэрээр шагналаа авна. Хэрв хэн нэгний ажил шатвал тэрээр хохирол амсан. Тэрээр гал дундуур гарсан мэт байх авч аврагдана. Та нар өөрсдөө бурхны сүм бөгөөд бурхны сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддгүй юм уу? Хэрв хэн нэгэн бурхны сүмийг устгавал бурхан тэр хүнийг устгах нь. Учир нь бурхны сүм бол ариун бөгөөд энэ нь та нар юм а гэж хэлсэн байна. Амен. Тэгэхээр Коринт хотын гоё багштай байх, гоё одоо юу гэдгийг гоё төр төрхтөө өөрийгөө гоё авч явдаг эсвэл хүний олон түмний хүндэтгэлийг хүлээсэн маш их мундаг удирдагчтай байх хүсэл эрмэлзлээр дүүрэн хүмүүс байсан. Тэр ч шалтгаанаар бас тэр удирдагч нь олон хүмүүс тэд гайхуулж болохоор авьяас бэлгээр дүүрэн байх юм бол тэднэрт бүр гоё байсан. Бид нар өнөөдөр өөрсдийнхөө амьдралд байгаа хэн нэгэн хүнээр өөрсдийнхөө амьдралыг бүрэн тодорхойлцоод байдаг нь бурхны хувьд маш их буруу зүйлд тооцогддог. Учир нь бурхан өөрийнхөө Есүс Христийн урсгасан тусаар дамжуулж биднийг аврахдаа бидний хүн тус болгон өөрөө бурхны онцгой бөгөөд чухал бүтээл гэдгийг бас бурхан яг энэ цаг үед яг энэ хүмүүсийн дунд таныг хүн тус болгоныг амьдруулснараа хийхийг хүсдэг. Танаар дамжуулан хийхийг хүсдэг зүйл байдаг гэдгийг бурхан илэрхийлж байдаг юм. Бид нар нэг нэгэндээ яаж харахыг нь эсвэл яаж ярихыг нь эсвэл юу гэдгийг нь байгаагаа заримдаа үйлчлэл гэж боддог. Заримдаа үйлчлэлт мөн байдаг. Гэхдээ хэрвээ энэ нэг үүнийг зөв хийхийг хүсэж байвал өнөөдрийн үгдээр би та бүхнийг анхаарлаа хандуулна гэмээр хүсэж байна. Анх Британий урагш чуулгана Британд дорсон байхад нь арай тариаг урагш сураагаагүй байхад нь энэ үгийг хуваалцчихсан байгаа. Нэгсэндээ хэдэн жилийн өмнө юм бэ? 4-5 жилийн өмнө ковидын өмнө л юмдаг.
Гэхдээ надад өгөгдсөн Бурхны нэгүслийн дагуу би сайн барилгачин адил барьж байна гэдэг хэсгээс хуваалцсан байна. Харин би өнөөдөр та бүхэнд нэг зүйл хэлье. Та бүхний амьдралд хүмүүс сайн зүйл хийхээр муу зүйл хийхээр орж ирнэ. Сайн зүйл хийхээр орж ирсэн хүмүүс нь Бурхан тэр хүмүүсийг илгээсэн учраас Бурхан тэр хүмүүсээр дамжуулан таныг хаяагүй байгаа, орхиогүй байгаа, таны амьдралд таныг үнцэнтэй тооцоор байгаа гэдгийг ойлгуулахын тулд Бурхан тэр сайн хүмүүсийг, тэр сайхан сэтгэлтэй хүмүүсийг, тэр зөв хүмүүсийг илгээж байдаг. Харин таныг бүр яаснаа ч ойлгоогүй хаа танд муу зүйл хийгээд идэг тэдгэр хүмүүсийг Бурхан яагаад таны амьдралд орж ирэхийг зөвшөөрсөн бэ гэхээр тэр зөвшөөрлийн тал нь тань дээр байдаг. Учир нь та тэр хүмүүстэй уулзахаас тэр хүмүүстэй уулзж ижил ойлгохоор амьдралаар амьдраад байсан учраас Бурхан таныг доторчин байгаа, нуугаад яваад байгаа, илчлэгдэхгүй байгаа, одоо далдлаад яваад байгаа нуугийн чинь зүйлээ чинь илчлэхийн тулд тэдгэр хүмүүсийг илгээдэг гэж бол ойлгож байна. Христ итгэлийн амьдрал бол сонирхолтой амьдрал. Манай пастор надад анх Библи зааж ирсэн пастор тэгж хэлдэг. Есүст итгээд үтсэх юм бол их сонирхолтой гэж. Тэгсэн чинь бид нар чинь нөгөө итгэгч гээ өөрийгөө бодсон хүмүүс сууж байгаа шүү дээ, тий. Тэгэл андаа тэгээ жинкнээсээ итгэе гин. Тэгвэл намайг итгэнгууд миний хувьд л ингэж боддог гэсэн. Намайг итгэдэг гэдэгт итгэхгүй байгаа юм бах та. Би нэг л итгэдэг харагдахгүй байгаа юм бах та. Би багш ингээл надад нэг л юм сэтгэл дундуур байгаа юм бах та. Яавал ер нь итгэгч болж хүнд харагдах юм бол гэж. Нэг удаа Библийн сургууль дээр хичээл сууж ирсэн чинь манай багш ингэж хэлсэн. Та нар яавал нэг олигтойхон Иесус чинь болчих вэ гэж бодож ирсэн үгүй. Тэгсэн нөгөө Библийн сургуулийн оюутан ахлагч ингээ Библийн сургуульд орохоор шалгалтын нөгөө тэнцээд ингээд ороод ирсэн тэр хүмүүс чинь та нар ингээд итгэгч яавал нэг олигтойхон итгэгч болчих вэ гэж боддгоо гэдэг асуултад тулгархаар чинь энэ удаа намайг яагаад оромжлоод байгаа л гэж бодсон шүү дээ, тий. Гэтэл бид нар яагаад юмыг ингээд сонсож чадхаа байцсан юм бол тэр хүмүүс ямар төвшөнд бидэрт байхгүй байгааг эсвэл хараад байгаа юм бол эсвэл биднээс нэг янз бүрийн муу зүйл хардсантай биш. Ямар нэгэн тэр Бурхны тэр ариуслаар дүүрэн хүч чадлаар дүүрэн эдгэрлэр дүүрэн чөлөөлөлтөөр дүүрэн бусдад өгөх юмар дүүрэн хуваалцах зүйлээр дүүрэн бас юу ч өөрийг нь унгаахаа байсан тийм үү? Юу ч эсэргүүцэх хүч чадалтай болсон, эрх мэдэлтэй болсон, хичнээн хоослон ч гэсэн дахиад үр тариад дахиад босгоод ирж чаддаг тийм амьдралтай итгэл найдвартай болсон. Тэгэд хин нэгэн хамт байдаг нь тодорхой, тэр хамт байдаг нэг хүчрхэг гэдэг нь ойлгомжтой. Тэр амьдралаар амьдруулах гад биднийг тэгж хилээд байгаа гэдгийг олон жил ойлгох гэж олон жил орсон гэдгийг. Гэтэ бид заавал олон жил орох хэрэгтэй гэж юу? Магадгүй би энэ үгийг та бүхэнд хуваалцаад дууссаны дараа эзэн Бурхан та бүхэнд яг надад өгөгдсөн нэгүслийнхаа дагуу та нарт бас өөрийн нэгүслийг сойрхож эндээс өнөөдөр ойлгоод гарчих юм билүү? Танай цуглаанд ямар хүмүүс явдаг вэ гэхлээр би тэгсэн. Манай цуглаанд ч янз бүрийн хүмүүс явдаг. Төрийн хамгийн дээд түвшинд явж утсан, амьдралын хамгийн доод түвшинд унж утсан. Тэгээд хурдны хязгаарыг үтсэн. Яг тэгэхээр манад нөгөө байлдааны сөнөөгч онгоцны нисгэгч хүн байдаг учраас би тэгээд хурдны дээд хязгаарыг үтсэндээ, аялгауны хамгийн тансхийг дарж үтсэндээ, одоо айлыг нүүлгэж үтсэн. Ядуугаас нь ахуулаад хамгийн баяныг нь үрт нүүлгэж үтсэн. Айл нүүлгдэг хүн тэр танай гэрт өдөр болгон ордог тэр хоол хүнсний чинь уутыг хийдэг хүн манай цуглаанд янз бүрийн хүмүүс явдаг юм байна. Гэхдээ харин Бурхан биднээс юу хийдэг вэ гэхээс илүү чи ямар хүн бэ гэж илүү их асуудаг. Чи миний хүн үү эсвэл хэн нэгний хүн үү? Коринт хотын яагаад Аполлыг болох гээд байсан бол Апол мундаг байсан л галзахтай номлодог тий. Бүр ингээд юм энэ манай багш, энэ манай аав шүү гэж хэлмээр тий. Нэг тийм мундаг галзахтай номлодог юм байсан баг. Тийм болохоор Аполлын сүмд явдаг гэх юм бол бас гоё. Гэхдээ амьдрал үргэлж тийм галзахтай байдаг гэж юу? Бид нэгэл дандаа энийгээд яваад байдаг үнийг бол ер нь би жоохон зайгаа авах байх. Тэ? Би дандаа энийгээ яваад та нар надад зайгаа авахдаг тийм үү? Ягаад гэвэл энийгээд байгаа хүн юм нуудаг гэд цаан чи нийгэм яриад байна шүү дээ. Аполлих гэсэн. Дараад нь зарим нь би болохоор Паулих. Апол чинь номлолцол алга болчихдог. Харин Паул ах чинь амьдралын янз бүрийн зүйлийг өдөр болгон яаж амьдрах вэ гэдэг зааж өгч ятгадаг байхгүй юу? Оо тийм үү. Тэгвэл бас нэг хүмүүс нь гарч ирсэн. Би болохоор Петр их.
Яагаад гэдэг вэ? Яагаад бол Петр чи Есүс 12 дагалдагч нэг. Есүстэй ойрхон байсан гэ боддоо. Петрийн Есүстэй ойрхон байх нь яах вэ? Харин тэр хүн өөрөө Есүстэй хэр зэрэг ойрхон байдаг үгүй вэ гэдэг нь чухал аахгүй юу? Тэгэхээр Христ итгэлийн амьдрал одоо бүгдээрээ яг энэ зүйлээ жоохон зэгцэрч авъя. Хааны газар хин нэгэн хүн од болоо гэж тэрний цуглаан та явлаа гэж Бурхны амар амгалан тийм их мэдрэхгүй. Харин хин нэгэн хүн таныг Бурхны амьдралдаа ирж хайхад чинь тусалж байгаа газар та байгаад тэр хүний тусламж, тэр хүний ятгалаг, тэр хүний бэлэг авьяас дотор Бурхныг эрен хайх юм бол Бурхан танд олдох болно. Учир нь Бурхан намайг хайхтан би олдно гэж хэлсэн. Та Бурхныг олсноо гэж. Апол гэж юу юм? Паул гэж юу юм? Тэд нар чинь тус бүрдэн өгөгдсөн үйлчлэлийнхаа дагуу та нарт үйлчилсэн. Тэгээ та нар тэднэр дамжуулан Есүст итгэсэн байхгүй гэж. Тэднэрт итгээгүй тэднээ дамжуулан Есүст итгэсэн гэдгийг сануулж байна. Өнөөдөр таны амьдрал таалсан хамгийн мундаг Христэд итгэгч хүн ч гэсэн Есүс Христэд итгэсэн өөрөө. Тийм учраас тэр хүнд ч гэсэн хэрэгтэй тэр Есүс Христ танд хувьчлан хэрэгтэй байгаа учраас өнөөдөр Бетани орчуулгынхаа итгэгчдэд болон энэхүү номлыг сонсож байгаа хүмүүст нэг зүйлийг хэлмээр байна. Энд байгаа нэг ч хүн таны хажууд байхгүй байгаа та Есүст итгэдэггүй гэж. Энд байгаа нэг ч хүний тусламжгүйгээр та Есүст итгэдэг болсон уу гэж. Заавал хин нэгэн байж ээж та бүхэн Есүст итгэдэг. Бид одоо цаашаа явна. Тэгээд тэд хөдөлмөр зүтгэлийнхаа дагуу шагналаа авна гэж энд бол хэлсэн байна. Хөдөлмөр зүтгэлийнхаа дагуу тэд шагналаа хүлээж авна. Учир нь бид бүгдөө Бурхны ажилчид, бид бүгдөө Бурхны ажилчид. Тэгээд бас ингэж хэлж байна. Та нар Бурхны тариан талбай, Бурхны барилга мөн гэж хэлсэн. Энэ зүүн хашаандаа жоох юм хийж байгаа. Энд ингээд ихтэй тариан талбайгын гутал надад би зэрлэгтэйгээ тэмцсэн өдрөө санаж байна. А барилгын гутал сая засвар хийжсэн өдрүүдэд санаж байна. Миний хашаанд ургаж байгаа ургамлын эсрэг би тэмцэхдээ өөрийгөө хуурж болохгүй үстэй. Шалгах хүн нь би өөрөө, амьдрах хүн нь би өөрөө. Би ингээд зулгаасан дүр үзүүлж болохгүй үстэй. Гэхдээ та нар надтай санал нэг байна уу энэ тол 2 3 хүн толгой тохиодохоор би та нарыг одоо та нар ч одоо нэг багшд зориулж гэрийн даалгавар хийдэг сурагччиг амьдрахаа болсон биз дээ одоо. Багш нь нэг тэр дүнгээр нь амьдрах юм шиг амьдрдаг хүмүүс байдаг шүү сурдаг. Би өгн байшинда зүгээр л паркетын солиё гэж утсан. Тэгээд паркетын солигчоос гинт миний толгоонд обоогоо солиё гэсэн бодол орсон. Обоогоо солиё гэсэн бодол орсон миний толгоонд дээврээ жоохон өнгийн сэргийг гэсэн бодол орсон. За ингээ энэ бүхнийг хийхээр байшингийнхаа бүх тавилгыг гаргаад яг ингээд би ингээд араа байшин чинь тавилга биш байхгүй. Тогтчлтын бүгдийг гаргаад яг ханын үлдээгээд харсан чинь манай байшинд миний бодсноор ч их засвар хэрэгтэй байсан. Манай байшин миний бодсноор ч их одоо юу гэдгийг юу хэрэгтэй болсон байсан юу гүү засвар үйлчилгээ. Бидний нэрийн хуудсан дээр байдаг нэрийг аваа хийчихвэл цөнгөн дотор яваад байгаа эсвэл дансанд байгаа мөнгийг аваа хийчихвэл бидэнд хүмүүст харуулад байдаг зүйлүүдийг авч хаяад яг манай байшин шиг болгож байгаа дарсан чи бидний амьдрал яг тийм юм биш үстэй. Олон газар чийг зогцсон. Би тэрийг чийг зогсныг мэдсээр ээж дээрээс нь обоодож болохгүй. Хатаа хусан те. Тэгээ би энэ бүхэндээ нүүр тулхаас өөр аргагүй. 27-ны өдөр дуусгах гэсэн боловч 27-ны өдөр би л өөрөө дуусгамаар байгаа болохоос тэр байшингийн засвар 27-ны өдөр дуусаагүй. Хүмүүс бид нар би энэ жил тэгнэ. Би ингэж өөрчлөгдөнө. 5 жилийн дотор би төлөвшсөн итгэгч болно. Би дахиж хараал хийхгүй, би ингэхгүй, хүн гомдохгүй, ингэхгүй, ярилдаггүй, ингэхгүй гэж зөндөө юм ярьдаг боловч тэр бүхэн чинь Бурхны нэгүслэр, Бурхны ариун сүнсний тусламж дотор, Бурхны үгийн ятгалаг дотор явагдах ёстой бол цаг хугацааг нь Бурхан мэдж байгаа болохоос та нар өөрсдөө мэдгүй. Бурхан минь би 3 хоногийн дотор өөрчлөгдөхгүй бол таныг байхгүй гэж бодъё. Тэгж ярьдаг хүмүүс байна. Тэгвэл нэг зүйл байна. Бурхан таны амьдралд танд илчлэн харуулсан зүйлүүдийг тэр чинь хогийн ургамал байвал та үнэхээр зулгаадаг уу? Хүмүүс мэдээгүй л байгаа шүү. Нэг зулгаад яа. Ямар ганцхан би юм байгаа юм уу? Тэр тийм байгаа шүү. Энэ юм байгаа шүү. Энэ муу байшин.
Муу юм чи угаасаа муу юм чи би заслаа гэж яах юм. Муу чигээрээ л үлдээш гэж бодож болохгүй шүү дээ. Бид бол Бурхны тариалангийн талбай, Бурхны барилга гэж хэлж байна. Есүс нөгөө үр тарианы сургаалт үлгэрийг ярьж явах үед Есүс нуурын ирэг дээр, голын нуурын ирэг дээр байжсэн гэж байна. Загасчдын дунд, загасчдын тосгонд тариан талбайны тухай ярьсан. Есүс ингээд бид нар бол гэж ойлгох хэрэгтэй. Есүс хүмүүст яг амьдралд нь ойрхон юмудаар илүү их ярьдаг гэж. Бурхан хамгийн ойрхон хүмүүс, бусдыг хамгийн их ойлгодог хүмүүс байдаг гэж миний хувьд бол туршлагаараа мэдэрч авсан. Бурханд маш хайртай хүмүүсийг хараад тахаар тэд нар хүмүүсийг маш гоё хайрладаг хүмүүс байгаа. Маш их залбирдаг, Бурханы өмнө шудраг байдаг хүмүүсийг хараад тахаар хүмүүст маш их боломж олгодог, хүмүүсийг их хайрладаг хүмүүс байгаа. Тиймээс бидний бодох ёстой зүйл нь юу вэ гэхээр бидний талбай дээр юу ургаж, бидний байшин ямар байдалтай байгаа вэ гэдэг бид бодох ёстой л гэсэн үг болж байна. Библи яг энэ хэсгээр ингэж ярьсан. За тэр та нар тэр нэг амьдралд чинь зүгээр хийх ёстой юм хийчээд алидын гараад явцсан үнийг үгүй байж ялла надаа өөр юм хийж өгөхгүй мүү надтай хамт байгаа ч таны хийжсэн зүйл айгүй гоё мэдрэмж өглөө гоё зүйл өглөө надтай хамт байгаа ч ингэж тэр хүнийг явуулаад дараагийнх нь үнийг аваа тэр хүнээс авсан зүйлээ өөр хүний амьдралд очиод та яг тэр хүн танд өгсөн шиг тэр ивэлийг бусад хүмүүст хуваалцах энэ бол Христ итгэлийн амьдрал байхгүй. Бид нэг газар зогсчол ингээд бидний урдуур янз бүрийн үйлчилгээнүүд яваал өнгөрж байгаа юм шиг Бурхны зарцныг өөрийнхөө амьдралын хэсгүүдэд ингээд энэ гоё юм байна энэ гоё бидний ямар дэлгүүр хийж яваа хүмүүс шүү дээ. Бурхан бид нар лөө өөрийнхөө хүмүүсийг илгээдэг. Зарим хүмүүс өөрсдөө Бурхныг ирэн хайдаггүй учраас тэд нар дээр хинч ирдэггүй. Хэрэв таны амьдралд хэн нэгэн Бурхны үйлчлэлийг одоо Бурхны хүслийг болон Бурхны хайр инэрлийг бусны одоо үгийг дамжуулахаар таны амьдралд ирэхгүй бол би танаас та хэр зэрэг Бурханд залбирч Бурхнаас хүсэж гуйж асуудаг вэ? Та Бурхны үгийг хэр зэрэг хүсдэг вэ? Тариан талбай дээр чинь Бурхны үг хэр зэрэг ургадаг вэ? Таны амьдралд хэр их Бурхны үг, Бурхны үнэн байдаг вэ? Бурхны үр жимс байдаг вэ гэдгийг л асуумаар. Өнөөдөр ингэж надад өгөгдсөн нэгүслийн дагуу гэж Паул өөрөө хэлж байна л та. Надад өгсөн нэгүслийн дагуу мэрэгэн барилгач мэд суур тавьсан бөгөөд түүн дээр өөр хүн барьж гинэ гэж хэлсэн. Тэгэхээр та нарыг анх Есүст итгүүлсэн хүн суур тавьсан. Гэхдээ тэр суур нь Есүс Христийн суур байх нь маш чухал байна. Тийм учраас та бүхэн хин нэгэн сайн мэдээ тараа гэж бодж байвал тэр хүнд Есүс Христийг яг зөв ойлгуулж таниулах нь хамгийн чухал байна. Хэрэв та зүгээр ингээд Есүсийг жоохон буруу ойлголоо танилцуулчих юм бол тэр буруу ойлголтын дээр л нөгөө байшингаа бариалаа. Тэгээ дараад нь хурж ирсэн хүмүүс үнэхээр зөв одоо барилга засал хийсэн ч гэсэн үйлчлэгээ үзүүлсэн ч гэсэн тэр байшин суур нь буруу байгаа учраас тэр байшин хэцүү байсаар л байгаа. Харин Паул нэг зүйлийг хэлсэн. Надад өгөгдсөн нэгүслийн дагуу би та нарт сайн барилгачийн адил суурийг тавьсан гэж хэлж байна. Паул юу гэж хэлсэн бэхээр би бол тавьсан суурьндаа итгэлтэй байна. Та нар Христэд үнэхээр итгэсэн шүү. Яагаад гэвэл би та нараас янз бүрийн юм ирж чаагаагүй. Би та нарыг намайг ингээд өгөөч, намайг тэгээд өгөөч, ингээд өгөөч гэж та нар сайн мэдээ тараагүй. Би харин та нарыг Бурхны дотор итгэж үнэхээр Бурхны тариалангийн талбай болон сайн барилга болоосоо гэж зөв суурийг тавьсан гэж Паул хэлсэн. Есүс жинхнээсээ итгэдэг, залбирдаг, таны нүдрүүчин харж байгаа, таны амьдралдах зүйлийг хэлдэг, таныг өөрчлөгдөөсөө гэж хүсдэг, өрөөгдөөсөө гэж хүсдэг үнтэй амьдралдаа таарж ирсэн бол Бурхан талархаар. Таарж байгаагүй бол хоёр асуулт үлдээд байна. Та тийм хүмүүст дургүй мүү? Та тийм хүмүүстэй нийцдэг юм уу? Та ер нь ямар хүмүүстэй нийцдэг? Таныг дандаа магтдаг хүмүүстэй нийцдэг юм уу гэж. 2 сарын өмнө манай ажил дээр намайг яг амралтаа авах гээд байж байхад нэг пастор намайг загнах гэж миний өрөөнд ирсэн. Та нэг бодтой бүр ингээ гараад зориг нь намайг загнах. Тэгээд хурж ирээд минь тусгүй гэж ярьдаг та тий. Минь тусгүй шууд намайг юу сонсоод байгаа юу яа гэж загнасан. Би уйлсан. Би ч одоо 50 хүрж штэ одоо уйлаад тахтай яах вэ? Би уйлмааргүй байсан. Гэхдээ би уйлцсан. Яагаад гэвэл тэрийг хурж ирээд ингээд нэг ямар нэг юм хатах хэвээр бол хатах хүн тэрлээсэн байхгүй. Хэрэв та нарын амьдрал хин нэг нь хідэж тэгж ирдэггүй бол та нар тэр бүх буглаатайгаа, бүх юмтайгаа, бүх юутайгаа, бүх юм алдаатаа зүйлтэйгээ ингээл амьдрал байна гэж боддоо.
Та нар үнэхээр Бурхан та нарын амьдрал ажиллаа хийгээсэй гэж хүсчээвэл тэр одоо би Аполлоих, би Петрих, би Паулих гэж хэрэлдэж байгаа тэр хүмүүсийн тэр өөрийнхөө амьдралыг өөр хэн нэгэн дээр илүү их анхаарлаа хандуулсан амьдралаар битгий солиорой гэж. Харин Бурхан надаар дамжуулаад ямар олон гайхалтай хүмүүсээ миний амьдралд оруулж ирсэн гэж бодож байна. Та нарын дотор үйлдвэрт ажиллаж үзсэн хүн байна уу? Ямар нэгэн дамжлах дээр. Дамжлах ингээл нэг юм дамнуурган дээр юмнууд ирдэг байхгүй. Чи үнэхээр сайн ажиллаж байгаа бол яг ингээл урдууч явах оронд гэл нэг юм хийчих хэвээр. Тэгэл амжихгүй бол хойноос нь ингээл явах юм бол тэгэл байхгүй. Жохон байж байгаа улаан гэр ласаал үйлдвэрээ нэг юм болоод баахан ууртай хүмүүс үржээл юу вэ гэж чамруу хашгаар таадаг. Тэгээд гадаад хүмүүс ахын бол бүр хэцүү. Тэгэл дараад нь чамтай хамт ажиллаж байсан хүмүүс ирж чиний ажлыг хийн. Чамаас бол ямар олон хүмүүстэй нэг зүйл дээр анхаарлаа хандсны төлөө ямар олон хүмүүсийн амьдрал болон ямар олон зүйл өөрчлөгдөж байгааг чи харах болно. Би тийм газар ажиллаж алдаа гаргаж үтсэндээ миний хийж байгаа ажил олон хүнээс хамаардаг гэдэг тэр ойлголт надад залуу байхад маань сууц. Гэтэ та бүхэн миний амьдралыг сонсохоор биш харин өөрийнхөө амьдралыг Бурхны үгийн дотор бодохоор энэ газар ирсэн учраас би та бүхнээс асуумаар байна. Амьдралаа Христийн суурь дээр тавьсан уу? Та тэгвэл өнөөдөр бас нэг зүйлийг асуумаар байна. Та Христэд итгэснийхаа дараа тавилгаа бүгдийг гаргаж агаад ханаа хуудтаад яг өөрийнхөө амьдрал гэдэг тэр байшин Христийн нүдээр Бурхны хүний нүдээр харж үзсэн үү? Хоошид энэ миний амьдралд хэрэггүй юм байна. Хоошид ийм байшинтай ийм үнэр гараад тахт нь ийм одоо хан чиг зөхөд тахт нь энтэй эвлэрээл тэгээ наанаас нь ингээл дахин ингээл шин юм наагаал өөрийгөө ураад амьдраад иж болох юм байна. Хэрэгтэй бүр нураах юм байна. Яг энэ зүйлийг ойлгож байна. За бүгдээрээ одоо хамтдаа өнөөдрийн хамгийн чухал хэсэгтээ би таагүй өгч. За тэгэхээр ингэж би надад өгөгдсөн нэгүслийн дагуу мэрэгэн барилгачийн мэт суурь тавьсан бөгөөд одоо өөр хүн тавьж байна гэж хэлсэн. Паул ингэж хэлсэн. Миний Есүст итгүүлсэн хүнийг одоо өөр хүн халамжлаад өөр хүн юм заагаад явж байгаа гэж. Гэхдээ би суурийг нь тавьсан хүний хувьд одоо миний одоо Есүст итгүүлсэн Бурхны үгийг дамжуулсан тэр хүмүүс янз бүрийн юм зааж өгж байгаа, янз бүрийн юм хэлж өгж байгаа хүмүүст нэг юм хэлж өгмөр. Хүмүүстээр яаж барихаа бодоорой. Энэ баясаа дээр тохирсон юм чинь Нямка ах дээр яг тохирно. Нямка ах дээр тохирсон юм чинь манай Барсаа дээр яг тохирно гэл ингээд нэг хүн дээр болсон юмыг л бүх хүн дээр хүчээр аваачаад ингээд наагаад байж болохгүй. Яг гэвэл хүн болгон Бурхны маш их эрхэм чухал, үн цэнтэй, гоёмсог, маш их юм өөрийн гэсэн онцлогтой. Тэгээд хаана баригж байгаагаас шалтгаалаад, юу туулснаас шалтгаалаад тэр барилга маш их юм өөрөөр баригдах юм. Бас та гартаа барьсан байгаа материалаа ингээд бодогдсон. Та нар миний толгойдох баллуур гэдэг киног үзчихсэн Солонгосын нэг юм ой ухаанаа алдчихдаг нэг найз бүсгүй ой ухаанаа алдчихдаг нөхөр нь барилгачин байдаг. Тэн дээр нөгөө нэг хадам эцэн дэгдэг штэ. Чи ер нь сайн ба муу мужааны тухай мэддэг үү гэж. Тэгсэн чинь нөгөө чулсуугаа залууч юм. Нөгөө өөрөө бол уг нь бас алхтаа насаараа бүр багасаа те хар багасаа нөхрөлдсөн мужаа хүн шин. Тэгээ чимээгөө сонсчихсон чинь хадам аав тэгж хэлдэг. Муу мужаан бол сайн мод хайгаал яваад идэв. Юм хийчихээр мод байна уу гэж хайгаа яваад идэв гэж. Харин сайн мужаан бол ямар ч модыг аваад энүүгээр юу хийж болох вэ гэж боддог юм. Есүс бол сайн мужаан юм шүү гэж хэлсэн. Есүс нэг завгар барьчаад тэрэндээ тохирсон материалаа манай цуглаанаар орж ирээд энд авчихаар материал нэг ч алгагаа гараад явах нэг юм биш. Харин орж ирээд энд байгаа игнээ сууж байгаа янз бүрийн хүмүүсийг бүгдээринг хараад та бүхнээр хүмүүс та нарыг янз бүрийн байдлаар ингээ голцсон байсан ч та бүхнээр юу хийж чадгаад цорын мэдж байгаа цорын ганц нэгэн бол Есүс баг. Тиймээс өнөөдөр Паул юу гэж хэлж байгаа юм миний суурийг тавьсан барилга дээр барихтаа бодогтон гэж. Би та бүхнийг нэгэндээ янз бүрийн юм хийж өгтөө бодогтон гэж хэлмээр байна. Та нарыг үг хэлэхдээ, туслахтаа, зөвлөхдөө ямар нэг юм санал болгохдоо би та бүхнийг боддог байгаасаа гэж хэлж байна. Одоо энд ингэж хэлсэн байна. Учир нь тавигдсан суурь болох Есүс Христос өөр суурийг хэн ч тавьж чадахгүй. Суурийг бол хүн ерөөсөө тавьж чадахгүй, Бурхан өөрөө тавьж байна.
Харин Бурхны тавьж өгсөн суурин дээр зарим хүмүүс одоо энэ дараа 12 дахь төлөв гарах юм бол хин нэгэн энэ суурин дээр алт мөнгө, эрдэнийн чулуу, мод, өвс сүрлээр барих юм бол ажил болгон нэлэрхий болно гэж хэлсэн. Та бүхэн хүний амьдралд алт мөнгө, хүрэл, сүрлээр янз бүрийн зүйлүүдээр ингээ өөртөө байгаа барилгын материалаар хүмүүсийн амьдралд хөрөнгө оруулалт хийдэг юм байна. Зарим хүнд алт хитэж хэрэггүй байж магадгүй. Зарим хүн зөвхөн сүрэл хэрэгтэй байж магадгүй. Тэгээд тэр хүнд сүрэл хэрэгтэй байгаа гэдэг нь тэр хүн одоо Бурхан тэнцэхгүй гэсэн утгатай биш. Учир нь тэр хүний тэр барилгыг сүрлэл хамгийн сайн хэрэгтэй байгаа учраас тэр. Манай сүм дотоод таслын хүмүүс явж л байгаа. Байшны нь муу ахад гой өнгөлгөө хийгээд яах юм? Ханных нь өнгө нь өөр өнгөтэй байхад шал өөр тавилгатай байж яах юм? Одоо эхнэр үтгэхээр буцааж оруулах шаардлагагүй зөндөө олон тавилга одоо хүртэл хашаан дотор овоолготой байж л. Энэ бол шинжил. Би та бүхнийг Христийн дотор өөрийнхөө амьдрал гэсэн тэр барилгыг нэг удаа хараач гэж хүсэж байна. Тэгээ энд ингэж хэлж байна. Юу гэвээс галаар ичлэгдэхгүй хүн бүрийн ажлын чанарыг Бурхан шалгах болно гэж хэлсэн. За энэ дээр нэг юм төлөвсөн. Алт байна уу? Одоо энэ алт мөнгө, эрдэнэсийн чулуу, өвс, мод эдгээр чинь бүгдөө шатдаг материал. Алт хичнээн алтаар барьсан байлаа гэд галаар шалгахад хайлахгүй юм уу? Модоор барьсан байлаа гэд галаар шалгахаар хайлахгүй юм уу? Хамгийн хатуу чулуугаар барьсан ч гэсэн галаар шалгалаа гэд тэр ингээ байгаад ах юм уу? Өнөөдөр галын эсрэг зогсож чаддаг ер нь энэ дэлхийд ямар хүч байгаа юм? Ямар материал байгаа юм? Манай гэр шатчихсан амар адал явдалтай пастортай байгаа даа. Манай гэр шатсан чинь галын шинжээчийн дүгнэлтэн дээр ингэж хэлсэн байна. Шилэн хөвөн бол галд дэсвэртэй материал бөгөөд галд шатдаггүй материал биш гэж. Та нараас тэгж боддог гэсэн үү? Галд шатдаггүй гэж зүгээр дэсвэртэй байлаа. Хөөрхий хэсэг гүрийдэг л гэсэн үг. Тэгээ эцээ эцэж яадаг уу шатдаг. Манай шилдэ эцээ эцэж яадаг бүгд л тэгж тэгээд. Харин одоо би та бүхэнд гэлээ. Хэрвээ таны гарт бусдад өгөх алт ч юм уу эсвэл сайн материал байдаг бол гоё. Гэхдээ та хүн тэрийгээрээ туслах үедээ та бодоорой гэж. Энэ хэсгийг би бидний хүмүүст хийж өгч байгаа зүйл гэдгийг ойлгохгүй олон жил анзаараагүй юм байна. Та хүнд юу барьж өгдөө? Хүний ингээд Христийн тавиад өгсөн суурин дээр та тэр хүний амьдралд орж ирээд тэр хүний амьдралын тэр байшин дээр ямар өнгөлгөө юу нэмдэг вэ гэдгээл бодож үзэж. Дараад нь галаа шалгаад өгөхөөр шатчихна. Энэ дэлхий дээр бүх материал шатна. Энэ дэлхий дээр бидний хийж өгсөн зүйлүүд Христийн дотор биш бол бүгд мартагдана. Гэхдээ хин нэг нь бид нар Христийн дотор биш бид нар өөрсдийнхөө хувийн өчүүхэн бодол, гэмт бодол санаагаараа хийжсэн зүйлүүд байх юм бол тэр хүний амьдралд насан туршийн маш том толбыг үлдээгээд зогсохгүй Бурханаас холдуулж тэр хүнийг зөвхөрөл хүн хэцүү байдалд авчрах бол. Тийм учраас хүн дээр яаж барьж байгаагаа бодох хэрэгтэй. Хүүхдүүд дээрээ, гэр бүл хайртай хүмүүс дээрээ, харилцдаг хүмүүс дээрээ Христэд итгэгч хүнийхээ хувьд ямар үйлсийг харуулж тэр хүний амьдралд ямар хөрөнгө оруулалт, ямар засвар хийж өгч байгааг бодох хэрэгтэй гэсэн үг болж. Хэрвээ хин нэгний ажил шатах юм бол тэрээр хохирно гэж байна. Бид нар хийсэн ажлаараа аврагддаггүй учраас бид нар ямар ч алдаа гаргасан, ямар ч хүндэтгэл зүйл болсон хэрвээ гимших юм бол Бурхан биднийг хүлээж авна. Бид алдаа гаргаснасаа болоод авралаа алддаг биш. Бурханд итгэхээ болсноосоо болж авралаа алддаг байх. Итгэхгүй болох юм бол гэж. Тэгвэл бидний дотор хэрэг бид нар ажил үйлсээр нэгнийгээ шүүдэг бол өнөөдөр энд суухан байхгүй шүү дээ. Бид нар бүгдөө л алддаг, бүгдөө л ундаг, гацаанд ордог, зогсонгүй байдалд ордог, бүгдөө тийм хүмүүс аахгүй. Ямар нэгэн зүйлийг хийгээд авралыг шагналаар олж аваагүй. Энд ингэж хэлсэн байна. Хин нэгэн одоо тэр араа хэрэг хин нэгний ажил шаардах юм бол тэр хохирол амс нь өөрөө гал дундуур гарсан мэт болох боловч аврагдана гэж хэлж байна. Учир нь аврал нь бид ямар нэгэн зүйлийг хийсэн учраас биш. Харин Бурхны бидэнд хийж өгсөн зүйлд итгэсэн учраас юм. Тэр бол бидний итгэлийн суурь, бидний итгэлийн амьдралын суурь. Тэр бол Есүс Христ. Харин дээр нь барьсан зүйлүүд бол бүгд шатаж магадгүй юм а гэж хэлж байна. Тийм учраас нэгнийхээ байшинг барилцаж өгдөг хүмүүс юм бол бүгдөө нэгнийхээ Бурхны сүм гэдгийг санаа гэж хэлж байна. Бурхны сүм юм бол ямар ах вэ?
бишгүй болон төлөвлөгөө хүн байдаг ч гэсэн биелэн зөвхөн бурханд байдаг нь эзний зорилго гэж сургаалт төгс номон дээр бичсэн байдаг. Бид зөндөл зүйл төлөвлөдөг. Энэ хүнийг ингэчи тэгчи ингээд дэмжичи ингэчи энэ хүн ийм хүн болох юм шиг байна гэдэг хүмүүсийн талаар зөндөл юм төлөвлөдөг. Зарим хүмүүсийг байшин нураншч юм уу шатах ч юм уу янз бүрийн зүйл тохиолдсон хүн энэ хүн ингээд гисэн баг тэгээд гисэн баг ийм хүн болсноос ингэсэн байх гэд янз бүрийн бас бодож илээдэг. Гэхдээ нэг зүйл байна. Ер нь эцсийн бүлэгт Есүс Христэд итгэсэн бүхэн аврагдана. Итгэсэн бүхэн мөнх амьтаа. Харин бид Есүс Христ надад хүчийг олгодог учраас би бүхнийг чадна гэсэн итгэлээр өөрийнхөө амьдрал тэмцээ зогсохгүй бусад хүмүүст урд нь надад бусдад хуваалцах зүйл байх байтугай өөрийнхөө дотроос олох сайн зүйл ч байгаа. Харин одоо Есүс Христийн суурин дээр амьдралаа тавьснаас хойш Бурхан надаар дамжуулан олон зүйлийг бусдад өгөхийг хүсдэг болсон гэдгийг ойлгож мэдсэн талархсан амьдрал биднэрт хэрэгтэй. Өнгөрсөн амьдралаа орхио таагүй зүйлс болон бусдын хийж ирсэн зүйлүүдийг одоо орхи. Тэр зүйлүүд танаа барилгын хаанан дээр нэг чийг зохилт юм уу эсвэл нэг юм дээврийн алдагдал ингээд тийм шиг санагдаад байвал эсвэл одоо юу гэдгийг бороо орох болгонд яана одоо энэ дахиад ингэн дээврэл засчихаач те. Залхуугийн дээврээс бороо тусах нь цаг хугацааны асуудлаа гэд сургаалт өгсөн номдор байдаг байхгүй. Тэгэхээр бид нар бүгдээрээ өөрсдийнхөө бүх оюун бодлуудыг дахин бидэнд бодогдоод биднийг унгаад байдаг зүйлүүдийг одоо Бурханд өргөх цаг болсон. Тэгээд Бурхны өөрсдийн амьдралд хийж байгаа хайр инэрлийг нэгүслийг одоо хүлээн зөвшөөр гэж. Бурхны уучлал дотор байх хэрэгтэй. Одоо ингээд сургаал ингээд дуусж байгаа. Одоо ингээд сургаал яана гэж жинхэнэ эхлэн яг л та нарын амьдрал дээр та бүхэн Бурхны өмнө гимших боломжтой байгаадаа талархаж амьдрах хэрэгтэй. Хүмүүс бидэрт бүгдөөрэнд нь хүнд ярьж чадахгүй зүйл гэж байдаг. Харин Есүст итгэсэн хүмүүст ярих боломж байдаг. Итгэдэггүй хүмүүс одоо яана тэгэл буглаал, нуугаал, дараал, насан туршдаа залгаал амьдрын штэ тэ нөгөөдг нь шингэж өгөхгүй амьдралынхын турш ингээл хоолойг зураал дотор нь өөрийг нь зоогоол нөгөө хүмүүстэйгээ таарлах болгонд нөгөө дүүлнийг нь давхцах болгонд адилхан нэр сонсогдох болгонд ингээл зураал. Харин бид Есүс Христэд итгэж түүнийг ярих илчлэх боломж бидэнд байдаг. Бурхны өмнө, Есүс Христийн өмнө. Тэгээд бид чөлөөлөгдөн дахин хэдэн ч удаа үн давтагдсан ч гэсэн үргэлж биднийг уучлсаар нэгэн байд. Есүс нэг дагалдагч нэг удаа бид ер нь хэдэн удаа бусдыг уучлах вэ гэсэн чинь 7 үрчхэн 70 гэж хэлсэн. Миний амьдралд миний уучлалыг хүртэж чадаагүй миний амьдралаас биний явуулсан найзуудын хинэнч юун 490 байтугай 30 гэмч хийгээгүй хаад. Тэгэхээр бид өөрсдөө ямар хатуу хүмүүс харин өөрсөддөө болохоор Бурхныг ямар зөөлөн хандахыг хүсдэг хүмүүс вэ гэдгээ энэ цаг мөчид ойлгож бодож үзэх хэрэгтэй. Тиймээс Бурхны өмнө гимш. Сүмд ирсэн юм чинь бид нэр гимших хэрэгтэй байхгүй. Энэ сүм чинь гимшсэн хүнийг уучлалтыг амсуулж баяр хөөртэй болгож гаргадаг. Ром 8:28 дээр үгдсэн мэхээр Бурхныг хайрладаг түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн одоо сайн сайхны төлөөх бүх юм хамтдаа ажилдаг гэдгийг бид мэднэ гэж бол хэлсэн. Тэгэхээр бид нар хин нэгэн Христийн суурин дээр баригдаж байгаа хин нэгний гарагта энэ бол Бурхны сүм гэдгийг нь ойлгох хэрэгтэй. Та нар сүмийн барилгад оролцож байгаа бол та нар бас арайчтай бас хамаагүй юм хийхгүй байлгүй дээ. Тэгвэл та нар хүний Христэд итгэж нэгнийхээ амьдралд оролцож байгаа бол үг нэмж байгаа бол үйлс нэмж байгаа бол би та бүхнийг Бурхны сүмийг ариун байхад нь болон төв баригдахад нь тусал дэмжсэн өөрсдийнхөө үйлчлэлийг оруулсан хин нэгний амьдралд Апол, Паул байгаасаа гэж хэлж байгаа. Харин та бүхэн хин нэгний барилгыг очиж байнга баригдахад нь саад болж эрсдэл ярьж эсвэл доромжилж, гутааж, дорд үзэж мөн сүрлэн сүмээр яадгийн гэдэг ч юм уу ярьж те энд нэг ганц алтан чимэглэл юм ганц гуйлан одоо чимэглэл хадчихад яад ингэж өөнтөглөж ингэж явхаа одоо байх хэрэгтэй. Би Тайландд 5 сард очиод янз бүрийн сүмийн хүмүүстэй уулзсан чинь манай Тайландд хичээл заажсан багш нэг гоё юм хэлсэн. Танаас сүмийг юугаар барьсан бэ гэсэн байхгүй. Тэгсэн чинь хүмүүс ингээл тааж манаас авч тэнгуут би ингэж тоосгон ийм тоосгон манайх ч ийм тоосгон байсан. Тэ? Чиг Орос маягийн тоосгон байсан. Манайх баг цайддөө гэд. Би ингээд яг ингээд бодоо үзсэн чи тэгсэн чинь
Дараад нэгснэ. За босноо гэж бодсон гэж. За нэгээрээ энд гараад эхлээд ингээд сүмийнхаа зургийг зураад дараад нь юугаар барьсныг нь бичсэн гэсэн. Тэр чинь нэг Африкийн залуу гарангуудаа зүгээр л 2 мод зурчдیں۔ Чи ингэж сүйдэрлэж ингэж дэлбэлж ургадаг тийм 2 модыг 46 жилийн өмнө аав нар нь тарьсан гинэ. Одоо тэр л сүм нь угаасаа тэр сүм байхгүй юу? Африкт ийм хан маань хэрэггүй тэгээ бөөнөрөө жоохон л одох юм бол халууцаад эхэлдэг учраас харин сүүдэр хэрэгтэй. Биднэрт бол зөндөө хэрэгтэй байна шүү дээ. Одоо агааржуулагч хэрэгтэй байна те. Экон хэрэгтэй байна. Харин тэнд бол тэр 2 мод сүмэн 46 жилийн өмнө өөрийгөө сүм барьж байгаа гэдэгт итгэлтэй хэдэн аав нар итгэгч нар нэг үр суулгасан, тэр нь ургасан. Тэгээ тэрнийхэн доор үр хүүхдүүд нь бурхныг хүндэлж байгаа. Тэр хамгийн гоё сүмээр шалгарсан байгаа. Мод бариад бусдад туслах гэж явж байгаа нэг алт барайгүй төлөө битээ шүү. Намайг юу гэж бодсон гэж битээ. Танд мод хэрэгтэй л гэж бодсон байна. Танд мод хэрэгтэй л харагддгийм байна. Хин нэгэн танд үг хэлсэн үү? Хин ч хэлдэггүй болов гэж одоо л үг хэлсэн л юм байна. Та хүний үг сонсох хэрэгтэй, зөвлөгөө авах хэрэгтэй л харагдсан юм байна. Хин нэг нь би чиний төлөө залбирч өгье гэж хэлж байна. Тэгвэл та санаа зовж дарамтанд орсон юм шиг харагддаг юм байна. Нэгнийгээ бурхны үгийг бариад ирэх үед нь хүлээж ав. Харин нэгэн дээр очих үедээ харин болгоомжтой бай. Яа би яагаад энэ хүн дээр очив вэ? Би яагаад энэ хүний тухай ярьж байгаа вэ гэдэг дээр. Би энэ хүн яг ямар үйлдэл хийж өгөх гээд байгаа вэ? Миний гартаа барьсан зүйл, толгойдоо бодсон зүйл юу вэ? Миний энэ хүний талаар хэлсэн үг юу вэ гэдгийг бод. Учир нь тэр хүн чинь бурхны сүм, та ч өөрөө бурхны сүм. Бурхны сүмээс юу гарах ёстой вэ? Тэрийг та гарга. Тэр хүнд бурхны сүмд юу хийж өгөх ёстой ингээд бусдад бас тэгж хийж өгөөрэй. Тэгвэл бурхан та нарын талд байх болно. Хинч бүү өөрийгөө мэхэл. Учир нь та нарын донд өөрийгөө мэрэгэн гэж боддог бол мэрэгэн болохын тулд мунхаг болог. Учир нь ертөнцийн мэрэгэн баширлал дээр нь барьж авдгаа гэж бол хэлсэн байна. Цэцэн мэрэгэн харагдах, амжилттай харагдах гэдэг энэ байдал бол хүний өөрийгөө хүчлэх эмгэгт тооцогддог. Бид өөрсдөө Есүст маш сайн итгэдэг учраас амьдрал нь авь ариухан тав цагаахан байдаг гэж хэд өөрсдөө шахаж амьдрах нь биднийг дараагийн нэг буруу зүйл рүү хөтлж байдаг. Харин бид суралцах хэрэгтэй байна. Бурхныг ирж хамт ирж хайх хэрэгтэй байна. Магтах хэрэгтэй байна. Залбирах хэрэгтэй байна гэх юм бол Бурхны ариун сүм бидний байгаа газар болгон баригдах болно. Та бол Бурхны ариун сүм шүү. Эзэн таныг харж хандах болтугай. Бурхан танд нэгүслээ дүүрэн өгөх болтугай. Хамт залбирая. Орчлон ирсэн цаг бүтээсэн эзэн минь энэ цаг учраас таны өмнө залбирэн гууж байна бид. Бид таныг ирж хаймаар байна. Бид таныг дамжуулмаар байна. Бид бас өөрсдөө хэрвээ бидний амьдрал дээр юу ч ургаагүй байгаа бол бид юу ч барьж амжаагүй байгаа бол түүнээсээ санаа зовдгоо байхыг хүсэж байна. Учир нь цаг хугацаа бол таних. Тиймээс эзэн минь таны цаг хугацаанд дотор таны хийж гисэн зүйлүүдийн дотор л амьдрахыг хүсэж байна. Тэгээд энэ нийгэмдэр хүмүүс өөрсдөө амжилттай яваа гэж биендээ бусдын нүдний өмнө зүгээр харагдах гэж хичээж амьдрахтаа өөрсдөө маш их дарамтанд ордог. Харин Христэд итгэж бид бүхэн энэ бүхэнд яарахгүй байхыг хүсэж байна. Эзэн минь нэгэн цагт Израилийн хаан Йошийн барилгын ажилтан засвар хийжсэн сүм дотроос сүмийн хог дотроос Бурхны үг болох хуйлмал номыг олж байсан. Бидний амьдралд хамгийн үнцэнтэй зүйл юу вэ? Бидний амьдралд хамгийн үнцэнтэй зүйл маань хогон тунд твдэж бидний амьдралд ямар ч хэрэггүй зүгээр л хүмүүст харуулах гэж хичээсэн тэр төрх нь бидний амьдралын хамгийн чухал зүйл мэд бидний хуураад байгаа юм биш үстэй. Бидний хууртаж байгаа байдлаас та хамгаалж өгөөч. Тэгээ биднийг таны ариун сүм байхад биднийг бэлтгэж бидний амьдралаасаа гаргаж хаях ёстой бүх зүйлүүдийг гаргаж хаяхад туслаач. Бас оруулж ирэх ёстой зүйлүүдийг зөв таньж таны ариун өргөөг зөв барихыг хүсэж тэр өргөөнд бидний хайртай